Сайн бацгаана уу. За өнөөдрийн ий докторийн дугаарт маань халдварт өвчин судлалын үндэсний төвийн гидсний халдварт хандлт судлалын дасгийн эрхлэгч Амгалан эмч маань оролцож байна. За таныг манай подкастт үргэлжлэн ирсэнд маш их баярлалаа. Баярлалаа. Надыг энэ арга хэмжээндээ урьсан та бүхэнд бас их баярлалаа. Тэгээд бүх хүмүүстээ энэ өдрийн мэндийг хүргье. За цагаан сард очиж учраас бид төр гидсний халдварт өвчний талаар ярина. Учир нь юу цагаан сарын үеэр цагаан сарын дараа гидсний халдварт өвчний дэгдэлт маш ихээр гардаг. Тэгэхээр эндээс яаж урьсан сэргийлэх вэ? Ер нь яагаад юунаас болоод ингээ яг цагаан сарын үеэр хүмүүсийг гидсний хүүхдүүд маань их гүйлгээд ингээд хүндрээд ирж байна. За ер нь бол Монгол улсад маань хоёр том баяр байдгийг. Нэг нь цагаан сар, нэг нь наадам. Нэг нь өвөл болдог, нэг нь зун болдог. Тэгэхээр энэ хоёр баярын үед энэ хоёр баяр маань өөрөө ерөөсөө Монгол ард түмний үндэсний баяр. Дандаа гэр бүл ах トゥ гээрээ одоо золгодог, уулзаж ярьдаг, удаан уулзах ах トゥ уулзахаараа яах вэ? Би бинийгээ хоолундаар эдээ будаагаараа бэлтгэсэн юмараа дайлзайлдаг. Энэ бол үндэсний баяр. Гэхдээ энэ дээр алдаа гардаг. Хийж байгаа хоолунд тэрнийг сонгож байгаа үндэсний бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа тэр хоолыг хийж явах явцдаа тэр эзэгтэй маань тэр гэрийн эзэн маань алдаа гаргадаг учраас энэний дараа одоо яадаг вэ? Яг энэ баяруудын дараагаар гидсний халдварт өвчин огцом ихсэдэг. Ялангуяа гидсний халдварт өвчнөр хүүхэд, бага насны хүүхэд илүү их өвдөх хандлагатай байдаг. Тэгэхээр энэ юунтай холбоотой вэ? Тэр хүнсний бүтээгдэхүүнийг анх сонгохоос агуулад хийгээд хадгалаад хүн түгээх, хооллох энэ одоо механизм маань энэ тогтолцоонд ээж яв ханддаг юм байна. Өшөө өөрөө мэдлэггүй байна тий. Энэ юмнаас суурлаад ингээд хүүхдүүд их хэмжээр өвддөг байх юм байна. Олон хүнийг хамарсан дэгдэлт бас гарах хандлагатай байдаг. Тэгээ та бүхэн анзаараарай. Яагаад 2-3 сард оргил үедээ хүрч ийн нүгөө тий. Энэ одоо 2-3 сар чинь цагаан сар байна. Дээр нь март болдог, цэргийн баяр болдог. Маш олон баярууд ойр ойрхон явдаг. Тэгээ энэ үедээ хүмүүс яадаг вэ? Маш их хэмжээний хоол хүнсийг бэлддэг. Тэр хоол хүнс нь дандаа үндэсний уламжлалтай холбоотойгоор их хэмжээний махан бүтээгдэхүүн байна. Дээр нь ногооны салаатууд болдог. Сүүлийн үед Монгол хүмүүсийн уламжлалтаар яасан бэ гэвэл дээр үед бид мах идээд тий бууз идээд ингээд баяраа тэмдэглэдэг цагаан идэ голдог хоолдог гэсэн мэл одоо орчин үед хүмүүсийн хоолны хэрэглээ өөр болсон байна. Маш их хэмжээний ногоо орсон салаатуудыг өнгө утгаар нь хийдэг болсон. Гэртээ тий ах トゥ гээрээ одоо ширээ дүүрэн юм тавьдаг. Гэтэл хүний организм яг нэг удаагийн ширээн дээр суугаад хоол идэхэд 3-аас дээш төрлийн юмыг идэх юм бол шингээж дэлдэг. Бидний нойр улжирхай чинь бидний одоо хоол ундыг боловсруулахад фермент буюу гормон ялгаруул тэр өөх тосыг задлах ёстой үүрэгтэй. Гэтэл нэг дор маш их хэмжээний өөх тос, маш их хэмжээний мах, тэгээд дээр нь аюул олон төрлийн янз бүрийн үсний ногоо салаатууд ороод ирэхээр нойр улжирхай маань энийг задлж үйл ажиллагаанд оролцох боломжгүй болоод ирж. Тийм учраас энэ хоолны дараа энэ том баярын дараа маш их хүн гүйлэгдэг. Тий. Өшөө дээр нь хүүхдүүд нойр улжирхай өвчл хүүхдүүдийн дунд өсөж байна. Энэ юу гэвэл энэ ердөө буруу хооллолт. Тэгэхээр за намайг баг авахад цагаан сараар би л өөрөө дандаа пологддог байсан. Одоо тэгэл их хідэл тэнээсээ болоод бөөлж ийн л гэж бодоод байгаа байхгүй. Тэгээ нэг хэсэг бөөлж байгаа зөвөр болчдөг тий. Тэгэхээр ийм хүүхдүүд бол зөндөө олон гэртээ ингээл хорсоолоо угаал имжлэгтэй байгаа. Тэгэхээр энэ хүүхдүүд одоо ямар ер нь бол ингээл имжлэх гэрээр ингээл имжлэх нь зөв юм уу? Ер нь цаашдаа энэ одоо нэг удаагийн бөөлжилт энэ одоо пологдолт гэх юм уу те манайхны хэлдгээр дараа нь бид нь ямар нэгэн тийм үлдэц үлдээдгүү үлдэн яагаад гүйлгэж байгаа юм те яагаад их хэмжээгээр бөөлж чинь гэдэг шалтгаантай зөв зөвөр байгаа эрүүл одоо те хүнсний бүтээгдэхүүнээр хийсэн зөв боловсруулаад хэрэгэлсэн хоол ундыг эзний дараа ийм процесс бол шин тэмдэг бол гардаггүй хэрвээ их хэмжээгээр бөөлжөөд гүйлгээд халуурж ийн гэвэл тэр бие организмд нэн орсон байдаг нэн гаднаас оронгууд бидний бие организм шууд урал одоо хариу урал гэдгийг үзүүлдэг тэр нь юу гэдэг вэ? Тэр ороод ирсэн хоол хүнсийг бөөлжиж гаргана. Эсвэл доошоо суулгаж гаргана. Эсвэл өндөр халуурдаг. Тэр нэг устгах гэж штэ. Энэ организмын хариу урал буюу бидний гар эмчнэр гар шинж тэмдэг. Тэгэхээр шинж тэмдэгтэй хүүхдүүд олон байхад тэрийг нэг удаагийн хорсоолуулгаад юм уу хар нүүр суулгаад одоо миний хүүхэд зүгээр болсон гэж бодож болохгүй. Тэр нэн хүүхдийн биед үлдэн нэг устгаагүй тохиолдолд үлдчихдэг. Тэр нэн удаан хугацаанд биед организм байсаар тэр хүүхэд нэмдэгч болно. Дээр нь нэг удаа цочмог халдвараар өвдөд байхад тэрийг эмжилэхгүй бол тэр хүүхдийн өвчл архагшаа явчихдаг.
Тэгэхээр одоо хүүхдээ бид нар өвдүүлээд, гүйлгүүлээд, бөөлжүүлчихэд огтоох арга хэмжээ авахгүй юм бол ирээдүйд тэр хүүхэд нойр улжирханы архаг өвчтөй, илүү муутай тий. Өшөөдөө ямар л одоо ходоод гисний шархлаатай юм уу? Ийм архаг өвчтний суурийг бид нар тавьж гинэ л гэсэн. Тийм учраас ямар нэгэн шин тэмдэг илэрч байгаа бол заавал эрүүл мэндийн байгууллагад ханд. Хэрвээ гүйлгэжээвэл гүйлгэлтийг зогсоох эмчилгээ тэр хүүхдэд хийх ёстой. Тэгэхгүй бол хүүхэд маш их хэмжээгээр гүйлгээд бүүлжих юм бол шинэний дутагдалд ордог. Дархлаа ундаг. Эргээд тэр хүүхдэд дараагийн албар ороход маш хүнд өвдөх энэ суурь болчдөг. Тэгээ хүний организм дотор гидс ходоод бол биднийг одоо хамгаалах хамгийн том барьер. Бидний дархлаа тэнд явагддаг тийм. Гэтэл энийг эмзэглүүлээд одоо дээр үеийн хөшчүүд ярьдаг байсан да. Одоо өнгөр, гидсний өнгөрийг гаргачлаа гэдэг. Тэр өнгөр гэдэг юм маань одоо ангаах ухаан, шинжилгээ ухаанаар бол бидний гидс ходоодыг хамгаалдаг саас дүрхвч маань аахгүй. Тэрийг гаргаад одоо тэгээ шархлаад цустай бааж ийна гэдэг чинь ходоод гидс, нарийн бүдүүн гидсэнд шарх үүсэж байгаа байхгүй. Тэгэхээр шархыг яаж идгийх юм? Эмчилж идэх штеп. Тэрийг заавал эмчилгээ хийжээж тэр хүүхдийг тэр нянгаас салгаж аврах ёстой. Тэгэхгүй бол тэр хүүхэд нэмдэгч болчихно. Анх удаа зочмоогоор өвдсөн байлаа гэхэд нингийн устдахгүй л нинтэйгээ удаан байсаар хүүхэд бол өөрөө идгсэн юм шиг шин тэмдэг нь алгуулсан юм шиг мөртлөө нин нь өөрийнх нь басар гарсаар байна. Тухайн тэр орчноо гэр орноо одоо тоглоом юу гэдэг нь өтгнөөрөө ялгцаараа бохирдуул явчихдаг. Ялангуяа ийм нин тэгж хүүхдийн байгууллагад ажиллах юм бол маш осолтой. Хүүхдийн байгууллагад хоол унд хийж байгаа тогооч нар яагаад 6 сар тутам эрүүл мэндийн жилгэнд заавал орох ёстой юм бэ? Тэр нэм байна уу? Нэг хадгалж гин үү гэдгийг тандж байгаа л арга юм байна. Тийм. Ийм хүн ээж нь байх юм бол тэр гэр бүлийн хүүхдүүд эрүүл өсөх боломжгүй. Байн гидзүүднэ, байнгын бием султай. Тэгэл ганцхан гидзгүүлэхээс гадна ханиадыг айгүй хүн тусна. Тэндүү одоо хүн өвдлөө гэдэг сургаар өөрөх нь өвдөж ивэл миний хүүхдийн дархлаа яагаад нуувна? Гидз хотоод нь зүгээрүүл гэж ээж хамгийн дөрөнд гидсэнд нь санаа тавих хэрэгтэй. За энэ цагаан сарын үеэр гидсний халдварт өвч ирс ихсэж байна. Тэгэхээр энэ бол ээжээс хамааралтай ялангуяа бага насны хүүхдүүд маш ихээр өвддөг учраас яг юун дээр анхаарах вэ? Айл эсвэл ингээл нэг аль 2 3 бууз идэл явдаг тий. Тэгээд нөгөө ширээн дээр салаад насны амсгаасаар орохгүй. Тэгэхээр ээж хүний хувьд ер нь хүүхдүүдийн хоолн дээр өөртөөхөө хоолн дээр ч гэсэн цагаан сарын үеэр юун дээр анхаарвал одоо хорлогот орохгүй байх боломжтой. Тийм. Тэгэхээр хамгийн эхлээд ээж хүн өөрөө эрүүл мэндийн наацх юм мэдлэгтэй байх хэрэгтэй байна. Ганц ээж гэлтгүү ер нь бүхэн. Тэгээ хүүхдээ багаас нь гараа авах хэрэгтэй гэдгийг л ойлголтыг өг. Өөрөө хоолоо хийх болгоныхоо өмнө бие засны дараа хүүхдээ хооллохын өмнө гараа л угаач. Гаднаас явал ороод ирсэн бол аав заавал гараа угаачиж хүүхдээ барих нь тий үнсгэн нэ тий. Тэгэхээр энэ бол ямар ч зардалгүй. Энэ бол зүгээр л хүний мэдлэгийн тэгээ зөв дадалж ажлын л асуудал байдаг. Тэгсэн мөртлөө гараа авах юм бол бид маш олон халдвараас урсан сэргийлэх бүрэн боломжтой. За тэгэхээр цагаан сараар айл хэсэгтээ тухайн айлд ороод заавал гараа авах нэ. Хамгийн түрүүнд хийх ёстой зүйл гараа авах нэ. За тэрний дараа ширээн дээр хоол хүнснээс хэр их хэмжээтэй ялангуяа хүүхдүүд хэр идэж байна гэдэг тэр хяналт тавих нь шүү дээ. Хэмжээ ерөөсөө хэтрүүлж болохгүй. Хэмжээ хэтэрлэл бол ер нь бол асуудал наад бичганд ачаал өгнө. За хэрвээ тэгээд хүүхдүүд одоо анхаарч чадахгүй тий олон хүн бууж ханаад нэгд хүүхдүүд нэгээд хорлог болчлоо гэж бодъё. Тэр тохиолдолд яах вэ ер нь? Хэрвээ хүүхдэд тий гидсний халдварт өвчин бол тодорхой өөрийн гэсэн шин тэмдгийг өгнө тий. Нэм бие доронгуудлаа шууд одоо үйлчлэх нь ховор. Тэр нэм тодорхой хугацааны нууцын хугацаатай байдаг. Ер нь бол 3-5 хоног болдог. Ер нь дунджаар 2 хоног гэж. Тэгэх юм бол 2-3 хоногийн хугацаанд хүүхдэд анзаарах нь. Тэ анзаарах нь. Энэ хооронд хүүхэд бүүлжөөд тэгээ шингэнээр суулгалтын тоон олон болчихроод өшөө тэр нь өндөр халуураад толгоо нүвдэг те ууйлгнах биеийн тавгүй байх хордлогын ерөнхий ийм шин тэмдгүүд илэрх юм бол эрүүл мэндийн байгууллагад хандана. Эмчид хандаж заавал одоо эмчилгээ үйлчилгээнд хамрагдана. Бид нар болохоор яг нийтлэхээр ингэдэж шүү дээ. За хүүхэд бөөлжөд эхэллээ ч юм уу гүйлгээд эхлэхэд хамгийн түрүүнд хар нуурс уулгаал хорсоол уулгаал за тэрэндээ дарагдхаа байх юм бол аптек руу гүйж гараад за гидсний ч юм уу гүйцүүлэлтийн эсрэг юм байна, бөөлжилтийн эсрэг юм байна гэвэл аавал уулгачдаг тий. За хий тохиолдолд нэг ингэсгэд намдчихж байгаа. Тэгэхээр энэ одоо эмчилгээ болж чадчих юм уу? Энэ бол эмчилгээ болж чадахгүй. Энэ зүгээр шин тэмдгийг нь дарах төдийл юмнууд байна. Нэгэнд гүйлгээд бөөлжөд халуурж ийн гэдэг чинь тэнд нэн орсон байх магадaltaй байхгүй юу. Тэгэхээр яг ямар нэн орсон бэ гэдгийг тэр хүүхдийг эрүүл мэндийн байгууллагад аваачаад эрүүл мэндийн байгууллагад шинжилгээ өгнө.
лаборатори шинжилгээгээр батлагдана. За энэ бол сальмонеллээр үүсгэсэн байна. Энэ шигээлээр үүсгэсэн байна. Энэ одоо Escherichia coli байна гэдгийг лаборатори баталсны дараа тэрэн дотор чинь лабораторийг үүсгэгчийн тодорхойлохоос гадна энэ үүсгэгч маань өөрөө ийм антибиотик төсвөртэй байна. Энэ үү төсвөргүй байна гэдгийг давхар гаргаад ирдэг. Тэгээд тэр хүүхдэд тохирох антибиотикийн эмчилгээг л хийх ёстой. Тэр антибиотикийг ууж тэр эмчилгээг хийж тэрний биенээс устдаг. Тэгэхээр энэ эмчилгээ бол хийгдчихэж бүрэн болно л гэсэн үг. Тэгээд дээр нь зүгээр нэг ганц удаагийн аягаар хорсоол өгчөж шингэнийг нөхцөн гэж ойлгодог. Үгүй ээ, шингэний чинь тэгж нөхгүй. Одоо тэр өдрийн туршид гүйлгэж байгаа тэр шингэний хичнээн хэмжээний шингээ алдчихээн. Тэр хэмжээгээр нь одоо туслалын шингэнээр байх нь байна. Амаар нь сайн уулгах нь байна. Тэгэхээр эрүүл мэндийн байгууллагт их хэмжээгээр гүйлгэж байгаа тохиолдол зайлшгүй очиж шингэнийг нөхүүлэх. Өшөө дээр нь одоо шин тэмдгийн эмчилгээ, дээр нь антибиотик буюу нингийн эсрэг бактери, мөөгөнцөр юм уу юу байгаа тэрний эсрэг эмчилгээг заавал хийх ёстой. За тэгэхээр хүүхдийн гиз хямарчлаа. Тэгэхээр одоо манайхны ярьдгаар одоо өнгөргөө болчлоо гэж ярьж штэ. Тэгэхээр эмчилгээ хийлгэсний дараа заавал бас тодорхой хэмжээний хоолны дэглэм барьж тэр өнгөрийг буцаад суулгах нь маш чухал байгаа. Тэгэхгүй бол явандаа л нөгөө гиз чодоодны хямралтай нар бичрэх асуудалтай хүүхдүүд үсгээд байгаа юм байна шүү дээ. Тэгэхээр тэн дээр яаж одоо тэр өнгөр үүсгэх бид нар өнгөр үүсгэхээр будааны шүүс дуу гэсэн нэг ойлголттой байгаа шүү дээ. Ер нь бол гизний халдвараар өвдсөн, ялангуяа хүнд өвдсөн, цустай баасан, цустай тэгшин шарах байна л гэж ойлгож шүү дээ. Тэгэхээр ингэж хүнд өвдсөн, хордлогонд орсон, маш гүнзгий хордсон ийм хүмүүс бол тодорхой хугацаанд дэглэм барина. Дэглэм барина. Ер нь бол эрүүл мэндийн яамны сайдын тушаал дээр бол 3 сар 6 сарын диспансерын хяналтанд явдаг юм. Өрхийн эмчтэй хянуулаад одоо дахин шинжилгээ өгөөд нин өөрт нь одоо нин тэгж болж үлдчихүү үнэхээр нин бүрэн устчихүү гэдгийг хянуулаад явах хэрэгтэй байгаа. Тийм. Нэгд хоёр гэвэл тэр өнгөр буюу юуг бол одоо орчин үед бол маш гоё болсон. Ашигтай бактериуд янз бүрээр гараад ирсэн. Тийм. Ашигтай бактерийг бид хүүхдүүд нь яг тогсон дозоор нөхөх нь байна. Бүр бага насныханд яах юм? Эдгээр сартайг яах юм тий? 4-5 настай юм уу? 17-8 настай хүүхд ямар ах ингэ. Бактери болгон баг насны ангиллаар янз бүрээр гараад ирсэн. Тийм байх хэвээр. Дээр нь хоолыг нь яг өөрт нь тохирсон тийм одоо гизний юг дахис сэдрэхгүй одоо тэр шарсан хуурсан хоолыг бол одоо бүрэн хэмжээгээр нэг хэсэг хугацаанд ган барих хугацаанд бол ийм хооллуудаас бол татгалзах ёстой. Одоо маш их хэмжээний сахар агуулсан өнгөтэй ийм ундаа газ их хэмжээгээр уудаг болсон байна. Маш их шарсан хайрсан юм идчихин. Юу нь хизээ үлдэрсэн тодорхойгүй хүнсний ямиг хүүхдүүд бараг дэлгүүр болон лагуу болгоноос ороод аваад идчихдэг ийм болцсон байна шүү дээ. Тэгэхээр энэ бүх юмыг хорж тэр хүүхэд эргээд эрүүл биетэй орно. Эргээд эрүүл одоо тахлаарын систем маань бүрэн тогтно. Өнгөр үүсгэнэ хамгаалалт одоо сайжрах болно. Гэхдээ энэ их удаан хугацааны юм байдаг. Тэгэхээр эмчээс ялангуяа бага насны хүүхдийн эмчээс маш нарийн зөвлөгөө аваад энэ одоо урт хугацааны гам дэглэмийг л барих ёстой. Тэгэхээр одоо яг цагаан сарын үеэр хэдэн насны хүүхдүүдэд ч юм уу одоо хэдэн насны томчууд ч юм уу тийм хордлого их илэрч байна. Ер нь тэр нэг насны ангил гэсэн юм байна уу? Гидсний алдар бол ерөнхийдөө бага насны хүүхдүүд байна гэж хэлсэн тийм үү? Гидсний алдар. Гидсний алдар чинь бол зүрсэн суулга, салхинлоос, хоолны ордлого, суулгалт алдар гэсэн үндсэн 4 өвчин бол манай улсын хэмжээнд бүртгэж байгаа. Хоолны ордлого нь бол арай өөр. Хоолны ордлого бол арай өөр. Хоолны ордлогод бол ямар хүмүүс их вэ нэгвэл одоо сураг хичээд ялангуяа өдний хоол хөтөлбөр тамрагддаг хүүхдүүд дийлэн хойны эзэлж дээр нь ажил хөдөлмөр хийдэг, арга хэмжээ юмд ордог, гадуур олдог хүмүүс буюу одоо насанд хүрсэн хүмүүс даван хөвдчихдэг. Тэгэхээр өдний хоол хөтөлбөрөөс болоод сургуулаараа ч юм уу хордоод байгаа тохиолдол их гараад байгаа юм биш үү? Тэгэхээр хоолыг бэлдэж байгаа хүмүүс магадгүй ямар нэгэн захамжтай ч юм уу тий асуудалтай эсвэл бохор орчин бэлтгэж байна л гэсэн үг байна шүү дээ. Ер нь бол Монгол Улсын засгийн газар хүүхдүүдийнхээ эрүүл мэндийг онцгой анхаарад хичээлийн явцад хооллолт эхлээд өдийн цай байсан тийм үү? Цай одоо борц өгдөг эсвэл одоо өдийн хоол өгдөг болсон шүү дээ. Хоол энэ бол зөв. Иргэнэ эрүүл одоо авч явах арга шүү дээ. Энийг зөв хийх ёстой. Өдний хоол хөтөлбөрийг сургуулийн одоо удирдлага бол маш нарийн тандаж хянжих ёстой. Энэ хяналт маш сул учраас галтгоо нь ядгүй. Алдаа гаргаж штэ. Энэ ямар нэг хэмжээний алдаа гэдэг бүтээгдэхүүн хийсээ илүү хүний хүчин зүйл гэдэг. Тэр галтгоонд ажиллаж байгаа тоогоочдын мэдлэг боловсрол маш
муу байна. Тэгээ тэр хүмүүс яг үнэхээр мэрэгсэн үү гэдэг нь ойлгомжгүй те 45 хоногийн курсэд гэсэн хүмүүс дийлэнх олонх нь байдаг. Дээр нь одоо сүүлийн үед яаж ийнэгвэл хувийн одоо томоохон сургуулиуд бол нөгөө катеринг буюу ингээ компани те одоо хоол үнэхээр хийжсэн үгүй нь ойлгомжгүй ч юм уу те нэг компанитай л гэрээ хийждэг. Тэр нь тэр хүүхдээ хоолыг хийх одоо нэг ийм хандлага руу орж ийн л та орж ийн. Тэгэхээр энд яг хэн ажиллаж байна гэдэг маш чухал. Тэр олон зуун хүүхдийн хоолыг хийхдээ яг зөв арга техникээр хийх ёстой. Одоо жишээлбэл нэг сургууль одоо нэрийг хэлээд яг нэг ерөнхий боловсролын говийн сургуульд олон хүүхдийн хордлого гарсан. Тэгээ энэ юутай холбоотой байсан бэ? Бид очисон тандалт хийдэг. Ер нь бол халдвар төвчин судлал үндэсний төвийн тандал судалгааны албаны гидсний албарын тасгийн эмчнэр бол энэ хордлого болгоно ялангуяа олон хүний амарсан хордлого болгон дээр бид очиж ажил их уурхай шалтгааныг нь ол тогтоох хэрэгтэй. Хэрвээ энэ шалтгааныг тогтоохгүй бол дараагийн хүн өвдөд ирдэг. Тэгэхээр дараагийн үнийн өвдүүлэхүн тулд яг боломжтой зогсоож байгаад бүх юмд нь тандалт судалгаа хийдэг байхгүй юу. Тэгээд тэр хувийн сургууль дээр бид очисон маш олон хүүхэд ерөөсөө хоол идээл хэдэн цаг өрөөг байгаа. Ерөөсөө хичээл дээрээ сууж байгаа л хичээл дээрээс багангийн хүүхдүүд байсан бөөлдсөн. Тэгээд жорлоо орох замдаа гүйлгсэн өндөндөө бицчихсэн маш хурдан богино хугацаанд их айхтар ер нь хордлогын шинж тэмдэг илрээд ингээд манад бөөнөр орж ирж хэвдсэн. Бид тамд судалгаа хийсэн тэнд маш олон nog орж ирсэн. Тэр хоолыг хийж байгаа хүмүүс нь бол дандаа 45 хоногийн зарим нь бүр ямар ч мэрэгчл боловсрол өмчлөө туслах гэдэг нэрээр ингээд ажил баахан хүн авсан. Тэр хүмүүс энэ хоолыг хийсэн. Хийхдээ технологи маш том алдаа гаргасан. Хүүхдийн хоолыг яг тэр өдөр идсэн хоол бол ерөөсөө хүч удаатай шүллэлсэн. Тэр шүллийг хийх технологи алдаа гарсан. Юу гэсэнгүүл хүч удааг урд өдөр нь агшаагаад савнд нь хонуулж явцсан. Маргааш ясны шүллийг хийнгүүтлээ будаага утгаа зураад хүүхдүүд өгсөн байна. Тэгэхээр энэ яаж ийн вэ? Аливаа хоолыг өмнө нь хийчихэд хонуулаад хүүхдийн хоолыг хонуусан юм өгч болохгүй л аахгүй юу. Тэгээд дээр нь тэр хоц удааг агшаасан тэр сав суулга тэр орчин бол аимшигтай бохор. Тэг яагаад тийм бохор юмд хүүхдийн хоолыг хийж ив гэдэг өөр амар том асуудал те. Тэгэхээр энэ бүх ажиллагааг юм дээр сургуулийн захиргаа, сургуулийн эмч хянжаал ах хэвээр өдөр болгоны хоолны процессыг хянах хэвээр энэ үйл ажиллагаа хийгддэг учраас тэр галтойгоо ажилчид тийм одоо зөрөгтэй байна шүү дээ те. Хэрвээ хяналт байдвал тийм юм гаргуулах авах бүрэн боломж байсан. Тийм ээ. Ер нь бол эцэг эхчүүд хүүхдийнхээ одоо сургуулийн галтгойг очиод нэг шалгаж явах ёстой юм байна. Ер нь эцэг эхийн зөвлөлгүй сургууль дээр байдаг бол галтгойтой бол тулж ажиллах ёстой шүү. Эмчтэй бол их ойрхон байх хэрэгтэй. Эмч бол галтгойг одоо жинхэнэ одоо хяндаг, хоолны дээжээ авдаг те бүх юмыг одоо хяндаг. Хүүхэд өвдлөө гэхэд аягүй хурд арга хэмжээ авах ёстой байхгүй юу? Гэтэл тэр яг сургууль дээр яасан өглөө 1-р ангийнхаа өвдөл баг өмдөндөө бааш игээл явж хахад үдээс хойш нөгөө хоолоо дахиад өгчээвэл яах вэ? Хэрвээ хүүхдүүд бөөнөрө бөөжлөг үйлглээ гэсэн бол хоолыг зогсоож явах ёстой шүү дээ тий. Тэгэхээр эмч хүртэл тийм алдаа гаргаж ирсэн. Тийм. Тэгэхээр эмч мэдлэгтэй байх ёстой байна. Галтгооны хүмүүсийн ажилд авахдаа үнэхээр сурсан уу, дадлагчсан уу гэдгийг маш сайн судалж авах ёстой байна. Дээр нь яг тэр хоол ихийг технологи юм нь зөв үү? Тэнд буруу юм хийж ийнү гэдгийг хяндаг шалгадаг байх ёстой. Ер нь бол ийм одоо алдаанууд сургуулийн галтгоонд бол элбэг гардаг. Ерөнхий алдаануудыг л хэлэхэд ийм байгаа байхгүй. Тэгээ тийм учраас хордлого гараад өсөд төр ангиараа сургуулиар ирж байгаа олон байгаад байна. Тэгэхээр ер нь бол сургуулийн галтгойг эцэг эхчүүд нь ч гэсэн өөрсдөө давхар манай хүүхдэд юу өгч байна ядаж цаавар суулганы ариун цэвэрхээрөө гэдэгтэр тогтмол хяналт тавих маш чухал. Энэ бол нэг хоёр удаагийн хордлого ингээд өнгөрч байгаа биш. Цаана хамгийн гол нь үлдэцтэй байгаад тухайн хүүхд ирээдүйд том болоод нойр болчих асуудалтай болох уу гэдэг шалтгаантай болох уу тийм бидний асуудалтай болох уу гэхээр маш том арга хүчтэн болох уу гэдэг суурил тавьж байна л гэсэн. Одоо гинт яг бөөжийг үлгээд ирж байгаа гэсэн сочингоор нин аваад цочмог халдвараар явж гин штэ. Тэрийг эмчлэхгүй бол архаг чинь. Архаг болж байна. Тэгэхээр архаг хүнийг бид нар хүүхд тахаас нь бэлтэж гин л гэсэн. Хүүхд тахт нь тийм байдалд оруулахгүй хүүхдээ эрүүл сар болоод өвчвөл архаг хүчтэн баг байна л гэсэн. Тийм. За тэгэхээр хуулиа буцаагаад нөгөө цагаан сарынхаа цэдэгт ороход за айл орохдоо гараа уугаад орох юм байна. Тэгэхээр ширээн дээр байгаа хоолнуудаас одоо тэр айл тухайн салаада хонос юм уу хонолоо хүмүүдээ бид мэдэхгүй шүү дээ. Тэгээд бас тухайн айлд гидсний халдварын одоо саханцар байгаагүй мэдэхгүй. Яг нь мэдээж хамаатаас одоо ойр дотныхоо хайртай хүмүүсээр очиж байгаа учраас
гайгүй байлгуудыг л итгэхэд очиж байгаа. Гэхдээ л тэр олон одоо хүмүүс дотроос асуудал гараад эмгэг тандж чад маш олон байна. Тэгэхээр юун дээр анхаарах вэ? Яг ингээд ширээний ард суулаа. Юун дээр анхаарах вэ ер нь? Тий. Тэр хүн өөрөө анхаарахаас гадна тэр олон ах トゥ аав ээж амраг саднаа дайлж байгаа хүн өөрөө анхаарах ёстой. Тэр айлын тэр олон хүнийг цуглуулж хамаатан саднаас суулгачаад хонсон юм өгчл болохгүй байхгүй юу? Хонсон юм өгч болохгүй. Тухайн тэр хоолоо за өнөөдөр тий яг хэмжээнд нээж илүү гарах юм бол тэрийг маргааш нь дахиад хийх өгөхгүй байхал ийм л одоо зүрх сэтгэлтэй бай. Би биэндээ хайртай бай. Авах танихгүй айл руу орохгүй штэ. Таньдаг мэддэг хамгийн ойр гэсэн айлдаа очиж байгаа штэ. Тийм. Тэгэхээр ийм ямыг тэр эзэгтэй хийхгүй байх хэрэгтэй байна. Нэг. Хоёрт нэгэн тахтаа аав ээжигээ урьчаад ороод гарч байгаа хүн болгоныг хэрэгэлсэн аяг албыг маш сайн угааж ариутдаг. Нин тээсэн хүн орж ирээд хоол унд идээд халбах сэрийг хэрэглээд гарсан байгаа. Магадaltaй тийм Монгол хүн болгоны амны хөндий хотоодны байгаа юмыг бид шинжилж амжихгүй штэ. Тэгэхээр ямар ч хүн ороод гарах магадaltaй хэдийгээр чиний дүрсэн аав ээж ах トゥ садан найз нөхд байсан ч тэр хинч орж ирээд гарсан тэр аяг албаг гэдэг юм зайшгүй угаад цэвэрл тий одоо бол аяг албаг чинь баг гэртээ ариутгадаг одоо аппаратын мөрдөл бий болсон байна. Угааж ариутгадаг бодисууд олноороо гарсан байна. Бүр доор хайжил бид тий тэрдээ халуун усаар сайхан угаачгаад аяг албаг яваа шүү дээ. Тэгээд аяг албагны нөөцтэй байх хэрэгтэй. Тий олон хүн ордог айл бол нэлээ их хэмжээний аяг албагны нөөцтэй эргэлтээ тооцож авсан байх хэрэгтэй байна. Дээр нь хүүхдийг олохдоо анхаарч ихэнх нь хүүхдүүдэд ингэ даа штэ. Тэ хүүхдийг одоо өөрөө хоолж байгаа ээж маань өөрөө амда жижилж байгаа л ингээл халбаг аав ээж хүүхдийн аяг халбаг нэг яваад байдаг. Энэ хамгийн том алдаа. Ээж аав хоолоод ямар нэм байгаа мэдгүй. Гэтэл хүүхд бол ирэхээс дөрөвтөө ариун төрдөг. Ямар ч нингийн мөхөрлөг. Тэр төрсэн цагаас эхлээл ээжийнхээ өгөхгүй анхны нямтаа танилцдаг байгаа байхгүй юу? Тэгэхээр хүүхдээ эрүүл байлгаагүй л хүүхдийн аяг халбаг тустай л байна. Тийм. Хүүхдэд аяг албаг бол бүр илүү анхаар тий хүүхдэд за энийг өгье гэдэг аяг албаг нь хүртэл тустай бай. Өөрийнх нь лайцээр ирж байгаа шүү дээ тий. За тэгвэл яд чи хүүхдүүдэд аяг таг нь аваад явчихсан ч болохоор юм ээ тийм ер нь олон айл хийдэг хүмүүс тий. Олон айл хийдэг хүн одоо сүүлийн үед би анзаарч ягаад ялангуяа жижиг насны бага насны хүүхдүүд байгаад баг идэх хоолыг өөрсдөө авч ирчихэж байгаа байхгүй. Тэр айлаас биш тий. Миний хүүхд өдөр энийг л идэх ёстой. Энийг өгчөө гэд цаг нь болж ийна гэд тэр хоолыг өгж явах жишээний өөрийнх нь иддэг одоо нөгөө юу вэ штэ соог тий жимсний нух шин тэрийг барьцсан. Энийг л идэх ёстой. Энэс итгэхгүй гэд айгүй боловсрал өндөртэй энэ мэдээлэл авдаг, ном уншдаг, ухаалаг эмэгтэй эзэгтэйчүүд бол тийм хийж айлаар явдаг. Тийм. Тэгэхээр ер нь бол гэртээ олон хүн хүлээж авч байгаа бол танаа дандаа дотны ч хүмүүс ирж авч цэцэр хүмүүсийн эрүүл мэндийг бодоод гарын угаалахгүй мэхэд салфеткууд өргөн хэмжээнд ширээн дээр тавьчих. Хуурай салфет, нотон салфет. Бактериудад нотон салфет байдаг шүү дээ. Зөндөө шүү дээ. Одоо аж ахуй юм чинь дэлгүүр хоршоо хаанч ирсэн супермаркет маш олон сонголтоор гоё болсон. Нэм бактери устгадаг салфеткууд үрж байж гин. Тийм одоо савнтаа болсон байна. Ширээг арчдаг үрдэлтэй. Зөвхөн галтгооны ширээ сандлыг арчдаг салфеткууд үрдэлтэй. Нэм устгадаг тийм юмуд олноороо гарцсан. Ердөө тэр юм л тавьчих. Тэгэл хоолны ард зэрэг салфетгээр арчиж суугаад амь идэж болно. Гэтэ хэмжээтэй байгаараа хүний ходоо жоохон шүү дээ. Тэгж явах учиргүй их юм идчихэд үйлччихэд дараа нь тэрнээс улсан гэд бодож суух хэцүү шүү дээ. Тийм учраас очиж байгаа нь өөрөө хэмжээтэйгээ идчих. Хүлээж авч байгаа нь өөрөө ариун цэврийг хэрхэмлэж. Тэгэл болно. Ер нь бол халдвар төвчнийг урсан сэргийлэх бол амархан. Тэр тусмаа эзний алдарыг бол урсан сэргийлэх борон боломжтой. Энийг бол хүн амьдралдаа тусахгүй, өвдөхгүй явж болдог өвчин байхгүй юу? Урсан сэргийлэх нь маш энгийн. Ямар ч мөнгө төгрөг байхгүй. Төрөөс хараад байх юм байхгүй. Зөвхөн өөрийнх нь оюуны бодно, өөрийнх нь юм уншдаг, өөрөө мэдлэг дадлагтай, өөрөө эрүүл мэндийн наазахын мэдлэгтэй байх юм бол тэр айлд хүн эзний алдар өвдөд ах шаардлага баг тий өвдөхгүй байх бүрэн боломжтой гэж байна. Ер нь бол би боддгийн халдвар төвчин болвол нийгмийн тий энэ нийгэмтэй холбоотой ялангуяа гидсний халдвар бол сүүлийн үед хүнсний аюулгүй байдал гэдэг юм та маш холбоотой болсон. Хүнсний аюулгүй байдал дээр тавих хяналт маш сайн байх ёстой. Төрөөс маш нарийн бодлого барьж байх ёстой. Тэгээ хүнсний аюулгүй байдал дээр хүн болго анхаарна.
Хүн өөрийнхөө амруу орж байгаа юмыг өөрөө л мэднэ штэ тий. Идэхгүй ээж болох л байсан байхгүй юу. Тэгтэл идчихдэг тий. Одоо хонсон хоолыг идэхгүй ээж болно штэ. Устгахдаг байх хэрэгтэй, илүү гарснаа хайдаг байх хэрэгтэй. Илүү гарахгүйгээр эдийн засагтаа ингээ эмнэлттэй жоохон юмар хүнийг болгодог байх хэрэгтэй. Энэ бол эзэгтэй үний наазахын тий зарчим байх ёстой тий. Тэгэхээр халдвар төвчин болвол нийгэмтэй холбоотой байх нь байна. Дээр нь хүнсний аюулгүй байдал бол гидсний халдвартай холбоотой байх нь. Энэ бол дэлхийн одоо асуудал болсон. Одоо бид нар хүнсийг сонгохдоо илүү нарийн байх ёстой болсон байна. Одоо хүнсний бүтээгдэхүүн дээр үед бол 60 70 80 онд болвол илүү экологийн буюу яг байгалийн мах, байгалийн одоо бүтээгдэхүүнийг бид өргөн авч хэрэглэдэг байсан байна. Одоо бол химийн маш их одоо бүтээгдэхүүн холилдсон тий. Одоо яг жинхэнэ мах мөн үү биш үү гэдг нь ойлгомжгүй бүтээгдэхүүнүүд гарч ирсэн байна шүү дээ. Одоо жишээлбэл дахиад яаж юм маш их хэмжээгээр химийн бордогоор бордчихж байна. Тий. Маш их хэмжээний эм тарэ хийчихэж байна. Бид нар малдаа ч гэсэн эм тарэ их хийгээд вакцин дарайл юм тий. Энэ ментор дээр бид анхаарах хэрэгтэй. Дахиад дээр өндгөн дээр сүүлийн үеийн хоолны орлогуудыг хараад бах дахиад өндөгтэй холбоотой орлогууд олон болж байгаа хандлага байхгүй. Тэгэхээр энэ дээр тавих хяналтаа төр засаг нь хянжийн энэ дээр арга хэмжээ авна. Хүн өөрөө тэрэн дээр илүү мэдлэгтэй бай. Идэхгүй ээж болно гэдэг сонголт байна. Идэхгүй үгүй юу гэдэг нь таны өөрийн сонголт байхад тэр заавал идэх албагүй юмыг идчихээд өөрийгөө маш одоо хугацааны өвчин зовлон бодож архаг өвчтөн болж ямар хэрвэн те энэ бол өөрийнх нь хоол унсвал амраа ордог юм өөрийнх нь гараар ордог учраас хүний өөрийнх нь сонголт. Тэ энэ дээр л одоо их мэдлэгтэй болох хэрэгтэй. Би энэ хүүхдүүдийг бүр сургуульд байхаас нь бараг цэцэрлэгт байхаас нь гараа угаа. Энэ хоол ийм л хэмжээтэй байна. Их идвэл өвдөн. Тэгээд өвдөх юм бол эмчит хандна гэдгийг л хүүхдүүдийг бүр багаас нь энэ эрүүл мэндийн боловсрал гэдгийг нэлээд чанартай хийвэл яасан юм бэ л гэж зүгээр эмч хүний хувьд би ийм л юм бодож суудгийг. Тэгээд та бүхэнд маш их баярлалаа намайг хүлээж авч оролцуулж тэг хамтарч ийм гоё мэдээллийг одоо яг хүмүүст хэрэгтэй энэ мэдээллийг би өгсөн байх гэж бодож байна. Тэгээд урьдчилан баярлалаа. Бүгдээрээ Монголын бүх ард түмэн дэлгэр сайхан цагаан сараа тэмдэглээрээ бүгдээр өвчин зовлонгүй ондоо ороорой. Тийм хүнс бол бидний хоолд ижээл. Тийм учраас хүнсэндээ бүх хүн анхаарай л гэж хэлье да. За танд маш их баярлалаа.